SV подкастын 4 дахь дугаарын зочноор бидний мэдгээр комедиан Бэг ах ирсэн байна. За Бэг ах өдрийн мэнд. Яа тийм. За урилга мүлээ авч ирсэн баярлалаа. За Бэг ах бас таныг бас мэдгүй хүмүүс ээж магадгүй те. Өөрийгөө бас тавчхан хэлцүүлчихгүй. За би бол тэгээд ерөөсөө комедианч дээ. Тэгээд яг юу би комеди клубын гишүүн одоо комеди гэдэг чинь комедиан яг гэр бүлд багтаад тэрнэхэд бол 7 жил болж байна. Тэрээс болсон баха тий. Тэгэл комедиан хажуур нь уус төжүүлээд урамтуулж болохоор киноны арай алга бүрөө ганц нэг кино дөрөвтэй. Тий. Ажил хийгээл явж. За сүүлийн үед кинонд яваад байгаа харагдсан. За ямар кинонд яаж явж хин хизээ нэлдэх ямар киноноос бага зэрэг мэдээлэл өгч болох вэ? За өнгөрсөн жил гэх юм бол ерөнхийдөө бол мөрчгээд тийм түүхэн 1900 оны үеийн үйл явдлыг харуулсан тийм 10 ангитай кинонд. Олон ангит. Тийм 10 ангитай кинонд 4 сар гарan натурт яваад ирсэн. Тэгээд тэрний ардаас бас хөсгөлд амьд үлдгээд кинонд яваад ерөөхдөө бол өнгөрсөн жилийн 8 сараас хулаад 12 сарын 25 хүртэл үнэхээр юм бараагүй. Тэгэж хөдөгөр явсараа гал тэгэл натур гэж яваад. Тий, дандаа натураас 2 натур ингээд ясч явсан. Тэгээд одоо нээлттэй их хугацааг нь одоо нөгөө продюсерууд тэр одоо дээд томчууд л мэдэх байх. Би бол яг тэр хугацааг яг жүжигчнэр ажилласан уу эсвэл? Гэхдээ би юун дээр мөрчгээд олон ангит кинонд дэр нь болохоор юу байсан. Зургийн дараагийн багт ажилласан зургийн дараа. Тэгээд зүгээр нэг жижигхэн хэсэгт нэг хятад данжаатын дөрөвтэй. Тэгээд угаасаа зургийн дараа хийгээд явж явах чинь давхар жүжиглж байгаа нь гэдэг ялангуяа түүхэн өндөр болстой тэр шиг бодлоо юм байхгүй ер нь. Зургийн дараагийн ажиллаа амар би бол тэгээд хизээж түүхэн зургийн дараа явахгүй. Нөгөө нэг объект бэлтгэхээс хавуулаад киног өөрийн хоол хүнс маш олон зүйлтэй бууж байгаа юм. Тэгээд одоо яг тийм орчин цагийн за бүр адглал нэг одоо нөгөө социализмын үе ягч гэдэг юм уу те. Тэр хавцааны их байх юм бол нөгөө жижиг хэрэгэл альва нэг ховц сонорны нөгөө нэг олдоц ер нь бол ихштэй те. Ер нь бол ихэнх айл гэрт чинь баг л нөгөө бичта билээдэг мэлдэг юм хүн мүлдэл байдаг ч юм уу те. Тэгээд нөгөө 1900 он нөгөө мажин дарлын үеийн рүү яваад орчхоор чинь тухайн үеийн бүх дээл хонор одоо хонорын згсэн одоо наран тулаас ч бол дээл авчих ихлээр нөгөө дээл нь орчин цагийнх бол явж тээ. Тэр үе тийм дээл өмсөж байгаагүй малгадлахоо тэгэл одоо имэйл бүгэр хазар ногт гэл ерөөсөө аяг шанаг гэр орон гэл бүх юм яг тэр үеийнхаар байх хэрэгтэй. Одоо тэр болгоны чинь 10 ангийн дуршин гэж бэлдэж зогцож явах гэж манай зур байнга дугаараастай. Тий. Тэгэл оцол ерөөсөө шатна штэ. Тий. Оцол байнга дууран тэгээд дээрэс нь тэр олон хүмүүс чинь 4-5 сар тэнд байрлах тэр нөгөө байрлах камп хоол унд тэгэл жижигэр хэлээ асуу. Тэгээд ер нь энэ дээр ч өгөөс манай киноныхаа мэдлэг байх. Тэгээд зураачийн баг зургийн дараагийн баг хоёр бол тэгэл гэсэн. Зодлохтой хэрэлдэхтэй хэрэлдээ тэгэл арай гэж ард нь гардаг шүү дээ. Болгодог даа манайхан мундгөө. Тийм. Бүтүүнс нэг хитэн кинонд бас тоглож ирсэн болохоор бас яг өөр юм мэдээд. Ялангуяа түүхэн кинонд бол зураач зургийн дараагийн баг болс тээ. Нилээн гүөх. Би түүхэн кинонд явж байгааг мэдэхгүй. Гэхдээ түүхэн кинонд бол бүр илүү бах тээ. Ер нь бол шууд ачаал 2-3 дахин шууд юм гэж байгаа л да. Юмны олдоч байхгүй хамгийн гол нь. Одоо ч нөгөө зүгээр хамгийн наадлын жишээ нэгэд их чинь л нэг юм үхэр тэрэгтэй айл байхгүй. Бүгд нөгөө одоо үхэр тэрэг гэж юм байхгүй. Ер нь байхгүй. Тэгээд үхэр тэрэгтэй айл гэж байхгүй. За нэг үхэр тэрэгтэй ганцхан айл оллоо гэж бодоход нөгөө нэг тэрэгэнд нь хөллөх одоо үхэр байхгүй. Тэгээд явахаа хэлсэн бүгдээрээ портертой болсон. Тэгээд портер байхад одоо үхэр тэрэгээр тэгээс ажил явж идэг хүн гэж одоо юу гэж байгаа. Тэгээд дээрээс нь одоо бүгдээрээс хадуу малтай байгаа юм. Тэгсэн мөрлөө яг нэг юм унлагны одоо адуутай айл гэж бараг байхгүй нэг хүүхдүүд нэг 100 ирээд ундаг нэг ганц нэг морьтой тий. Тэгэнгүүч нөгөө тэр мөрнүүдийн цаан харин шиг мэдхгүй нөгөө жүжигчтэй дээр нь тавьчихдаг нөгөөдөл жаавч хүчнээд аваачаад түүний хүүхд талаа ижил одоо болорно гэл ингээд тэр мэдслийн асуудлуудаас ер нь үүдэлтэй айгүй ажиллагаатай зүйлүүд их болт юм бэл. Миний ч суугаас яг хамгийн анхны түүхэнд явсан гэсэн. Зөв. За зургийн дараагаар ажилласан гэж яг жүжигчнэр ажилласан хэдэн кино байна? За гэж бод. Хамгийн анх чинь 17 онд хазар цэцгийн дуул гэдэг кинонд юм туслах гол дүр гэх юм уу та тийм бүтээж ирсэн нэг шигрүүгээд дүр. Тэр болох бас нэг 22 ангитай кино байсан. Тэгээд
тэрний чин дараа гэхлээр юу яасан 141 гэдэг нэг антологи зуралд бас нэг орж ирсэн. Нэг муухай ихнэрээ хүчрхийлдэг нэг байлаа. Нэг драмын бог яах тэр байцаалтан дээр бол тэрэн дээр нэг орж ирсэн. Тэгээд тэрний чин дараа нь ялаад байц. Тэрний дараа нөгөө Молко гэдэг одоо хин олигондоо байсан нөгөө шинжлэлийн найзуудын тухай тэрэн дээр ороод ардаас нь бас 95 зүүдний хүн гэдэг. Тийм байсан шүү дээ. Absolute Pictures гэсэн тэрэн дээр бас туслах төрөөр орсон. Би юуны талаар асуумаар Молкогийн талаар асуумаар. За. Молко одоо яг юу нэ антологи цуглал гэдэг чи яг уу? Одоо антологи цуглал яг нэг үзэнгүүд нэг юм. Тий. Тэр нөгөө эхнийх нь биш дараа нэг 10 анги цуглал. Тийм тэр өстэй айгуу гоё байсан. Тийм тэр одоо бас антологи тал руу гол орох байх. Ер нь тэгээд тэр үед чинь бас нөгөө ингээл шууд цохиолтойгоо зураг авалтан зэрэг шагаалаад байсан. Тэгээд яг хоо яг цохиолтойгоо зураг авалт зэрэг зэрэг ч сайн шивээ. Тэгээд 2 3 нэг юм тэгэл юу яасан л та. Яг нэг яг үе тэнгийн эднээс нар ингээд хамт ингээд хийж байгаа бол тэр яг өөрсдийнхоороо тэгэл манай гөт маань одоо зохиолч тэгээ найруулагч шүү дээ. Тэгээд гөт одоо манай Малбойгийн хатна Малбойгийн хатна хоёр чинь зохиол зураг авалт хариуцал тэгээд бид нар болохоор ерөн зүгээр дүрээ яаж гаргах уу гэдэг дээрээ л санаа зовж юуж болохоос ер нь бусдаар ер нь яг саяны энэ зургийн дараагаас бусд оролцсон бүх юмнууд дээр болохоор би ер нь дандаа л нэг юм туслах төрч үт юм уу гол бол нэг юм хинд нэг гай болчихгүй хүн шиг өөрөөхөө жаргалыг өгөөл өвдөд нэг юмтай байсан. Молко тэр чи болох Молко юураас л бид нар жамгийнх Молког дүрэг нэг тийм амар санаа манаа зовж ер нь эхлүүлээгүй ш. Бид нар чинь зайдуулын кино хий тий. Одоо ер нь бүгдээрээ л яг тэрмэр ишлэр төгссөн яг нэг тийм нэг юм хүслэр юмл дотор нь байдаг. Тэгээд гэхдээ ихтийнхээ нэг амар экшн нэг юм сон тэгээд тэрийг аж чадахгүй ш. Яг үндэ ихнийх дээрээ тий. Тэгээд зүгээр нэг гоё юм зөөлөн хөнгөн гоё хүмүүст гоё нэг юм дулаан нэрийг өгөхөөр. Тэгтээ бас нэг жоохон өөр өнцгтөө энэ хөөрхөн юм яжлаантай нэг юм хэмээр байна гэдэг. Яг тэр чинь нөгөө юу гэдэг вэ гэсэн юм. Ковидын үеэр. Гэтэ уул ковид тавигдсан байсан юм. Тэр нөгөө молуушин газар ажилдаг байсан уу? Ажилдаг байсан байхгүй. Тэгээд ковид гэж зарлагдаагүй. Тэгээд бидний хаашаа зүүн салааны бүр хамгийн мухрын байшинд очоод за хэдүүл ерөөсөө энд төгс хөөрөн байх юм бол яг ингээд төвлөрөөдөө энэ зохиол мөхөлөө гэдэг ингээд сууч чадахгүй байна гэд хэдүүлээ ийшээ лагер руу гараа гэх. Тэгээд лагер дээр очоод бэжч ковид гараад лагер дээр байхдаа тэгээд тэнд төгж гэдэг шээ. Вау. Яг тийм зохиол ичрэх гараа бүгд төгж гисэн. Яг тэндээ ингээд үзэгдсэн. Тэгээд яг 15 6 хонлуудаа тэнцэнэ. Тэгээд нэг заагаар яг нөгөө автобус явахыг зөвшөөрөөд эхэлсэн шүү дээ. Нэг тодорхой чиглэлд. Яг тэр үеэр нэг пункт гэж тэндээс мултарч гарч ирсэн нэг гэрэг. Тэгээд дараа нь нөгөө ковид чиг тэр чигээрээ тавигдсан. Тэгээд шууд 7 хоногийн дараа зурганд харцсан. Шууд өргөжлүүлэл зурганд ороод тэгэл дандаа л өвлийн ихэнх нэр нь гадааш хог нөгөө хиний цөхөгийн гэрч дотор байдаг. Тэгээд ганц нэг гадаашсан тий байсан болохоор тэгээд өөрөөсөө үйл явдал ч гэсэн айгүй өөрхөн даалгадал бид нар ч гэсэн айгүй гойсон гэдэг. Тэгээд нээлттэй хийчээд за хамгийн анхны юм яа тий YouTube зүгээр өнгөө тавьчихгээл өнгөө тавиал. Яа тэр стог байсан шүү тий. Тий өнгөө тавьсан. Шууд өнгөө тавьсан тий. Шууд өнгөө тавьсан тэр үсээ. Би яг нэг доор нь зүгээр donation хийж болох данс тавьсан байсан. Тий яг хөө. Тэгээ хүмүүс сэтгэлээр хүмүүс нь үн үзгээ тэгээд donation хийсэн. Яаж ч хэлээ бас нэг тий юу яах банкет их after party их мөгөө хэлдэг гэдэг шиг бас нэг сая төгрөгөөр орох юм бол тэ нэг өөр бас сайхан савчих гэдэг байгаа байхгүй нэрсэн. Тэгээд нэг тиймэрхүү материал тэгээд тавьчихсан. Тэгээд гэхдээ тэгэж нэг үзэлтэн тийм амар болно гэж боддог байхгүй. Тэр чинь ерөөсөө одоо ч баг 4 5 сая хүрсэн явж байна. Тийм байлээ, тийм бэл. Сүүлд дор шаргаад л ядаж бас 3 болсон юм. Тэгээд манай гүт за 4 сая хүрлээ баярлалаа гэдэг чинь. Тэгээд юугээс өнгөө тавиад ирчээг эхний 2 саянууд ерөөсөө 7 өдрийн дотор аваадсан шүү дээ. Тийм шүү дээ. Үс яг ингээд гэтээ яг би яг тэр яг тавьж явах үед нь бас үзсэн үзэгч байхгүй. Тэнгүүд нэг юм яг би тэр найруулагч гэдэг үнийг мэдэхгүй л танихгүй. Гэхдээ тэр хүн ингээд нэг кинондаа ингээд яг байлгаад уяад байгаа нэг юм байгаад байгаа. Тэр кинонд нэг амар гоё. Одоо ингээд магадгүй хүмүүс өөрөө тийм энгийн юм аюу гоё дуртай болсон юм болов.
Эсвэл яг л тийм яг л амьдрал дээр ингээ болтго юмнуудад айгуу дуртай болсон юм санагцсан надад бол. Яг нэг хідэн найзууд гівэрэл байдэн шүү дээ тий амьдрал. Ер нь бол тал байгаа л нэг юм л дээ ер нь. Тэгээд энэ дээр ч юм болохоор манайд гөөд ч юм болохоор одоо аюу мундаг зүйл байхгүй. Ер нь одоо та нарын мэдих бараг их кинонд нэгдүгээр найруулагч. Одоо зүгээр жишээ юм нэг зомби юу штэ. Тэрний ч дараа бид бас нэг зомбитэй кино бас нэг юм хийсэн бас. Тэр бас нэг ийм. Энэ налаа хөнгөрөөд нэг сив тэн дотор хийсэн юм шиг үлдсэн шүү дээ. Тэр л рүү явах цамд байсан. Тэн дээр чинь би бас зургийн дарга хийсэн байхгүй. Тэгээд өөрөө зургийн дарга хийж гол дүрдэн тоглоод зугаад байдаг. Алтак фон өрх нэлийн зоосон баг. Тэгээд гөөд ч юм бол одоо ер нь бол Малбедираас гарч байгаа их киног найруулж их гэж бүх киног ер нь найруулж байгаа. Тэгээд одоо нэг тал нутгийн зомбигийн нэгдүгээр найруулагч. Тэгээд одоо нөгөө сая зэлэнгэд хийсэн үйл амьдралын юу л нэг бас нэг кино байдаг шүү дээ. Бас нэг олон ангид кино. За тэгээд ер нь одоо энэ шаргыг мэдгүй одоо ер нь цаалагч нь бол их том найруулагч нарын нэгээр явдаг тийм ингээд ажилтдаг. Тэгээд залуу мах шиг үлээ. Би бас нэг фэйсбүүкээр найзах. Венес үү шүү дээ. Тийм бах тийм. Яг нэг үеийнхэн баггүй. Тэгээд айгүй мундаг зал. Тэгээд одоо өөрөө хизээ кино гоё юм байгаа мэдх юм байна. Хийсэн л дээ болко тэргээл яг иймэрхүү кинонод бол хийсэн. Яг нэг өөрөөхөө бас нэг зүрхэн дотроо бодож авдаг киногоо одоо бас хийх удахгүй хийх байхаа л гэж бодож. Тэр Молко бол ингээд нэг палан өнгө тавилт цуурлал нь бол бүр ялангуяа иншаал өөрөө бацсан шүү. Тэрэн дээр бол би амар гоё үзэж байсан. Тэгээ угаасаа цаадах чи өөрөө тийм нэг өөр ертөнц юм баггүй. Тэгээд угаасаа та нар бичгөөс одоо манай одоо Малфедэгийн ганаач өөрөө бас таг дэлий болгооч тийм. Юу тийм. Тэгээд өнөө гаднаач гэсэн ялгаа байхгүй. Алтак бол өөр ертөнц юм. Тэгээ би ч бас нэг юм жоохон бас юмтай талтай юм шүү дээ. Тэгэнгүүчл энэ нэг юм талаас нэг жоохон ингээд өөр өнцгүүд орж ирээд ингээд тойлтоод нэг эвтэйхэн нэг залуучууд бас нэг уламжлалт болцсон юмнаас арай өөр юм үзүүлж хийж зорж ер нь хийгээд байгаа л та. Тэгээд одоо яг тэгээд дараагийнх нь юм хийх байх одоо ингэ зогсчихгүй л үгээд гэж бодож байна. Одоогоор бол би тэгэл комедигаа хийгээд өнгөрсөн жил бол тэр үнэхээр ядарсан. Хаста аюу ядарсан. Сүүлрүү нөгөө бүр яг ингээд юм гөлөж тийм байж байгаа юм шиг ингээд надад юу ч наалтгаа байсан гэдэг шигээс ингээд таг болчихсон юм лээ. Тэгээд тэр их ачаал яардаг яг гарсан. Тэгээд одоо ер нь үүдээ нэг үзлэг мүзлэгтэй яадаг ч гэсэн нөгөө 10 ангиттэй тэр маань болохоор ерөөдөө нэг үзлэг мүзлэгтэй ороод бас явж байгаа сурагтай л. Тэр ер нь одохгүй нээх байх гэж бодож байна. Окей. Биг яхад ер нь нас за бид нар бол мэдхээр комеди за сүүлийн үед бас кинон дээр ажиллаад байгаа бол харагдчихжээ. Яг энэс өөр хийдэг зүйл байгаа юу? Энэс өөр хийж байгаа зүйл юм бол одоо би Mazada Unity Travel гэдэг аялын компанитай байгаа. Оо тий. За. Nice. За ямар гол зүйл хаашаа хэлвэл тий одоо үйл ажиллагаа явуулж байгаа тий. Тэгээ одоо манайх ч яг ерөнхийдөө бол одоо тэгэл Азтай штэ. За. Тэгээ нөгөө Европ руу болоод ирээд гэж амжихгүй байгаа. Ерөнхийдөө тэгэж нэгдэд удааг байгаа. Бид ч өнгөрсөн жил 9 сард нээсэн. Тэгээд өчигдөр манай клубийнхэн маань тоглолтын дээр ирээд манай клубынхаас ерөнхийдөө бол бас нэг жоохон өөрхөн рейлийн ингээд асуудал асуугаад явж байгаад би яг залнаас гарч ирж байгаад өөрийнхөө ажилчдад өөрөө баригддаг байхгүй юу. Тэгсэн чинь асууж масгаас гаж юм асуу та клубийнхнаас хинээр авч аялмаар байна энэ гэж асууж ирсэн. Хамгийн сүүлд нь манай дөг гэдэг одоо менежер залуу маань захирлаа та ер нь хийзээ ажилдаа ирэх гэж байна гэж. 9 сард байгуулчихгүй одоо 9 сард одоо манайх чинь ингээд ардгаас робс мобс гэл ингээд байгууллагууд руу одоо энэ тамжис компаниуд руу ч үгүй авиа компаниуд руу тийм нэг ингээд одоо хүсэлтэй болдог. Одоо хүсэлж гэж тэр нэг хамтран ажиллах гэрэмээр одоо онгоцны нисэх компанитай ч юм иймэрхүү юмнууд яг тэр ажил дээр би нөгөө энэ түүхэн ангид кинонд ороод бишкэмөр алга болсон. Тэгээд 12 сар гаргаад 15 гэдэг ирэнгүүтээ өөрөө шинжлэлийн халдвар хаагаа маргаа гэж ингэж явсараа аваад очиагүй. Тэгээд нэг ингээд одоо явсараа өөрөө баригдчихж байгаа хөө. Өөр дуцны цаасны худлаа видео кол хийсэн үл яваа шиг. Тэгээ сая баригдаад гин. Тэгээд яс тэгээ манайх ч юм болохоор одоо ийшээ одоо нөгөө одоо манайхаа баг нэг 21 20 биш 22 23 дахь аймаг болсон одоо тэгээ Богок одоо Вьетнам тэгээ Малайз энэ төр. Тэгээд урагшаа олонгод одоо энэ Хэцроо тэгээ Хайнан Бээжин тэгээ одоо Утаг юм энэ ингээд төрөл чиглэлээр тэгээд газраар болон тэнгэрээр явуулсан да. За. За бигэх өөр юу нэр аялж ирсэн та? Одоо бич нэг аялаад ирсэн юм байхгүй юу? Ер нь тийм аялах завч байгаагүй гэх юм уу да. Одоо тэгээд бич ер нь бол Япон руу явж исэн.
За хятадыг бол ер нь явсан. Хятад ер нь бол явсан. Тэгсэн мөрлөө хаашаа Орос руу явж үзээ. Ер нь тэгэл Япон хятад тойрлоо шүү дээ. Би ер нь өөр жишээ ер нь их явж үзээгүй. Сая бас манай клубийнхан бүүнөрөө шинэ жилийн мэлээр ч гэсэн уулзаагүй юм чи хэдүүлээ клубээрээ ийшээ хаашаа явлаа гэдэг чинь Малайз явлаа. Тийш бүүнөр ажиллаад явсан. Тэнгүүд яг хөө эндээ ажилтаа хэд нь ялчгүй үлдээд. Тэгээ ингээд клуб яг ингээ хоёр удаа талны үлдээл. Тэгээд ясан тэр ч гэсэн ингээд амжиж явж чадсангүй ер нь бол. Тэгээд сүмөртлөө өөр аялал компани байдаг аюулгүй тийм нэг болоод авахсан байгаа. За тэгвэл ямар ч бас хүмүүс мдээгүй юм гэж Бэг яг бас аяллаа компанитай болж байгаа юм байна. Тэгээд манайхаа бас Азийн халуун дулаан орнуудаар бас аялаад аяллаа компани гэснээс би нэг ийм манай бас нэг ах аяллаа компанитай байхгүй юу? Одоо яг нэрийн дуртад яг нэлээд амжилттай явж байгаа. Тэр нь болохоор Санжаа яваа шүү. Гүү санжаа биш үү те. Тэр нь болохоор яасан бэ гэхээр 3 сар дуустал баг бүх Букок Вьетнам явах аяллаа тийс дууссан байна. Ингээ манайхаа амар аялдаг байхгүй. Одоо хүмүүс ерөөсөө анзаардгүй шүү. Харин тийм байлээ тий. Айгуу тэр юм аялал. Тэгэнгүүт одоо нөгөө нэг бас нэг хар хэмцэн юу вэ гэдэг тэгэхээр манайхан ч амар аялдаг. Зарим нэг одоо бүр заваас нэрийн дуудаад их хос нэг том компани байгаа зөв Монголдо баг 30 жил ингээд ажилласан. Тэр том одоо аяллаа компани бүр 10 сар хүртэл бүх аялалд дүүрсэн. Одоо энэ жилийн 10 сар хүртэл. Яг гоо одоо ич бас нэг бид нар чи өөрсдөө одоо за ийшээ евро Букок рууны шинэ аялал нээх гэдэг юм бол өөрсдөө төрүүлж яваад тий маршрутаар гаргаад ингээд за ингээд гэхдээ бас тэ бас аялын компаниар явна шүү дээ. Аялын компаниараа аялын компаниар нь яваад маршрутаа үүсгээ тий ингэж яваа. За ер нь манайхаа ийм менежментээр ингэж явах юм бол ер нь их хэвтэй юм байна. Энэ аялын компаниар явахад ер нь тэр нь жоохон тааламжгүй байлаа тий. Энийг энэ дээр ер нь ингэж ажилламаар юм ч гэдэг юм уу тий. Ингээд судалгаа хийгээд ирнэ шүү дээ тий. Тэгэхгээ залгасан чинь 10 сар хүртэл дүүрэн байна гэж байгаа ч манайхан бүр what the fuck юу вэ? 10 сар хүртэл завсаргүй нис чинь гэсэн завсаргүй зөөж гэсэн үг байхгүй тийм. Фүүг н авиа компаниуд чинь энэ нисгийгээ чи зүм шаад юм чи аргагүй шүү дээ. Ямар амар юм бэ гэ. Тэгээ би нэг санжаачин подкаст энэ төр хэлсэн баг. Манайх бол одоо үнэхээр одоо Букок тэ шийдэр Вьетнам өдрлөө л шүү дээ. Зүгээр ингээл 500 гаруй зүгээр ингээл нисгэж чинь биш гэж юм шүү дээ. Манайх ямар хазар уур шаашин гэж боддогоос байхгүй би подкаст энэ дээр тэгж ярих тань. Тэгэл саяхан онгарсны дараа нэг тиймэрхүү дуудлагыг л би яг 10 сар хүртэл гэдэг чи одоо юу гэсэн үг юм бэ? Сар тэр чинь одоо ингээд тэгээд тэр чинь зөвхөн ийшээ хэлүүлэхгүй байгаа шүү дээ. Бас ингээд пэйж мэж ингээд бас явуулж байгаа шүү дээ. Хойш одоо тэр чинь бол бүнөө Чех маяг руу ч гэсэн босч байгаа шүү дээ. Ийшээ дээ. Тэр чинь дүүрэн байгаа байхгүй. 30 гаруй жил болсон компани ингээд яалч бол амар үлээ. Тэгээд одоо манайх чинь тэгэнгүүт чинь бол тэр нэг аялын компани одоо зарим нь тэгдэм үгүй юм мэдэхгүй байна. Ер нь бол гэхдээ их энэ компаниуд л гэхээр одоо зуны өрн болоод эхлэнгүүт нөгөө аяллаа хөтөлбөр ингээ 2 салдаг. Гайдууд майдууд нь Монголд гадаад гэхэд гадаадаас ирж байгаа нөхдүүдийг аваад Монголоор бас явуулдаг. Ийм л юмнууд гэсэн тал болдог юм шиг байлаа. Дэлгүүрүүд орж үзсэн. Тэгэл одоо тэгээд амар хур их ажилтай болсон болохоор одоо энэ жилд ер нь бол тэгээд зүгээр л орон цагаар сайхан очиж комедигаа хоёр яваачаал. Тэгэл энэ компани игээл ингээд явахгүй бол кинонд явахлаар ялчвал нэг сараагаас явах цаана ингээд нүдэн хазраа болчих. Киноны ажил. Энэ яг бас аялалтай холбоотой нэг юм байна. Сая бас манай ажлын ах хайнаа явчихдаг л оны дараа. Яг бас л овоод монголчуудтай ингээм хамт нэг групп бол аялаад ирсэн чинь хамгийн санаа зовмор зүйл бас л ирээлж байгаа юм. Ерөөсөө л хайнаан бол ингээд маш тайван газар юм тий. Гоё байна. Одоо нөгөө хайнааны зөвхөн ингээд хөрөнгө оруулалтын баг 80% нь баг аялалч эздэг гинэ. Тэгсэн чинь тэнд хоорондоо зодтолдож байгаа, хоорондоо хэрэлдэж байгаа, шүн унтахгүй байгаа хүмүүс ганцхан монголчууд л байна. Тэрнээсээ олж нь үзүр үйлчлэгэнд аюу монголчууд дургу болсон. Тэгээ энэ дээр бас холбоотойгоор хэлэхэд бас яг хэлэх боломж оллоо. Манайхан угаасаа гоё аялах туртай хүмүүс тий. Гэхдээ бас манайхан нөгөө нэг хүний газар хэдүүлээ эндээ байгаа юм шиг дураараа байгаа болцгоё гэдгийг бас давхар хэлмээр байна. Тэгээ угаасаа юу Японд явж байгаа Фужи бол үзгээ явж байгаа чинь Токио ин гэж очиж бодвол шүү дээ. За Японы чи бүр алдартай гэж үзүүлж очиж бодлоо шүү дээ. Тэр нь тэгээд манайхан бас бид ч гэсэн олуулаад явжсэн. Тэгээд аяллаар яваагүй л да. Манайхан малгууд яг нэг юм жижиг дунд үйлдвэрлэлийн одоо үйлдвэрлэлийн маань бизнес аялал. Тэгээд нэг Японы одоо Асахигийн үйлдвэрлэл орж үзэж мүзээд ингээд явжсэн байхгүй. Тэгээд гэхдээ яг нөгөө нэг дондор нэг 7 хоног нэг бүжиг бол үзэж байт юм уу те одоо тэнгэрийн замхан мамхаг вардаг ч юм уу нэг тиймэрхүү юм болсон. Тэгээд тэр бүжиг наадалт нь тэр буудлын руу яваад орсон чинь шөнийн 3 цагт байна. Би тэр яг нэг залуучуудаараа ингээд ганц нэг бие аванга
юу гэж Mobile Legends тоглож байсан. Тэгсэн чинь мангар чанга төрийн дуулал яваад болдог. Монголын болоо. Манай Вэжтэй яг төрийн дуулал яваад энэ тэгээд дөнгөж бодчихсон цаа манай нөгөө яа чи зогсчод одоо солиорч байгаа юм шүү дээ. Гараад ингээ коридор гэдэг тарсан. Тэгээд цаанал ялч төрийн дуулал яваад. Чигээр яваал гэсэн. Тэгээ очиж гэж манайх дээр орс өөрөө биш байхгүй. Өнгөд нь ямар яалч төрийн дуулаад. Яг бидэртээ зэрэгцээд нөгөө үйлчлэгч нар гарч ирээд тэгээд бидрийг бодчихж байгаа байхгүй. Тэгээд манай нэг залуу хурган англи хэлтэй. Тэгээ нөгөө тхэн бидний биш бид нар ингээд хүмүүс орилдоод тахаар ингээд болиулах гэдэг ирсэн бид нар тэр тодтойгоо гэдэг чинь та нар битээс наа зуураа ингээд унтан тэгээд нөгөө хаалганд тогсон чаг манай монгол ах нар онголж байгаа байхгүй. Тэгэхээр тэгсэн чинь чи ингээд хүмүүс унтаж амардаг газараа одоо цаа ингээд 300 болж одоо хүмүүс ингээд амарх хэрэгтэй та бүхэн маань ингээд унтуулахгүй байна гэдэг чинь бид нар өрөөнд дулаагаад луун наадуулч ямар жамаг яаж зах би чог ерөөсөө ойлгохгүй нэгс хаалгаа гэж. Яг тийм bod тэр манайх үнэхээр яг бүгдээрээ тийм биш л те. Ер нь бол яг нэг хаяатай нэг уугаад уусан жоохон хоолонд дулаад ирэх тэр ер нь бол оптер нэг жоохон юм контрол алддаг үе байдаг шүү дээ. Хаа газар манайх. Буудалтай байж шөнийн 3 цагт Монголын төрийн дуулыг тавьсан те. Тэр бас тавьсан биш өөртөө дуулаад байгаа байхгүй. Ганган ороод байлээ тэр ч бас. Тэгэхээр би бас нэг энийг ч бас 2 3 өнөөс сонсчихсон ер нь бол төрийн дуулал ер нь дуулдаг гэдэг. Энд явж төрийн дуулаад дуулаад байж байгаа энэ төр гэдэг юм. Ер нь бол энд ажиллаж найдад сонсчихсон. Урд одоо жишээ нь хятадд ингээд л явж байгаа чинь утаад очоод урсдаг халамт гомгоо гэж ядсан шүү дээ. Зарим нь болохоор нөгөө одоо тэрийн нэрийг юу гэдэг юм бол та нөгөө үүдэн нэг хэдийн хоногчод ороод нөгөө бүх юм нүнгүү буфет болоо одоо гэдэг юм уу та тийм ингээд ороод нөгөө нэг цаттлаа ядал тасартлаа угаал ерөөсөө тэгээд химжээ боллоо гэж гарах тооцоо моцоо яддаг нэг тийм газар байдаг да. Одоо нэрийг нүгдүүлээд марчиж. Тэд нэр тийм газрууд монголчуудыг оруулах дурггүй. Монголчууд яг үүдэнд нь яг нэг 3 сая нөхчөд ороод цадаж өгдөггүй тасарч өгдөггүй. Эдэл угаас суугаад идэг гэж байхгүй. Тэр одоо манай өвөр Монгол оргил гэдэг ах байдаг. Одоо манай урагшаа явдаг. Урагшаа явж байгаа илүүдийн маань одоо тэндээс тосч яваад цаашаа гайдалдаг. Манай ах байдаг байхгүй. Тэр ах манаас 30 гаруй жил тийм ажилласан. Тэгээд өөрөө ерөөхдөө бол монголчуудаа тийм газар л авч явах амар дург хүн хятадууд дург байдаг болохоор тэгээд өөрөө нэг монголчуудаа мэддэг. Тэгээд ороод хөөхөн ийдгээр ингэж гаргаад гэж байгаа юм. За манай хата дараагийн цагстаа болох байх гэхгүй бол нөгөө тийм пиав нүгүү арх нүгүү хоол нэг ерөөсөө яаж язаар ингэж байгаад байгаа болохоор манай гаж ерөөсөө эдэл угаал нэгээс угаа тэгэл энэ дуудаад ирэх юм бол 0-оор нэг сад авч өгчөөд босчихлээ суугаад. Тийм нэг хүн тасаад байдаг юу юм. За энэ аялын дээр жоохон хөргөлж би бас хятад хэлтэй хаа. Тийм үү. Тэгээд би өөрөө хятадаар аялал авч явдаг гэсэн. Яг аялын талаар яриад байгаа ш. Одоо манайхан бас нэлийн явж исэн нэг маршрутыг бол би сайн мэднэ. Жинийн даатун гээд 2 хотоор хөхөт гээд явжаад ирдэг нэг маршрут байдаг ш. Жининд байдаг та нөгөө Water World гээд 33 төрлийн халуун шанта буудлын. Тийм бид. За би л тийшээ маш олон аялал авч явсан. Тэгээд одоо бас надтай явж исэн хүмүүс намайг үзэж байгаа байхаа тий. Би ингээд тэднэр тус шууд хэлчихдэг байхгүй. Монголчууд ингээд бас тийч нөө буфеттэй пив зүгээр л ингээл дуусаал авсан бол ингээл дахиад ингээ аваад ууж болно шүү дээ. Шууд ингээ хөргөчнөөс ингээ сакстай ингээ авчираад ширээгээ дүүтлэн тавьчихж байгаа. Тэг. Тэнгүүтлээ тэрийгээ ууж дуусахгүй тасраад унцгаж байна. Гэт амар муухай харж байгаа хгүй. Би бол хажуунаас нараад та нар ингээ надгаа уучлаад уучгал та тий. Уу дуусчаа дахиад аваад ирж болно шүү дээ. Би шууд илждэг байхгүй. Иймэрхүү зүйлүүд дээр манайд үнэхээр бас одоо юм бодох цаг нь болсон байх шүү. Сүүлдний пост явж илээ нөгөө Монголцоос өөр Монголд болж бүтэж байгаа маалх гэдэг шүү дээ. Үнэн шүү дээ одоо. Өнөө өрөөч нэр тоглолт юм шүү дээ. Тийм шүү дээ. Өнөө өрөө. Би бас Монголцын бас улаан фэн. За хэлс дуусгая. Шууд аа тэгээд. За бигийнхаа юу бас манай компани одоо оруулж ирдэг компот байгаа. Тийм. Бас энэс бас танд хамсуулах манай бас нэг подкастын болон байгаа шүү. Би бас тийм подкаст дээр бас танилцуулахад за одоо Исви гэдэг нэртэй компот байгаа. Та ер нь сахарын хэрэглээ хэрвээ? За ер нь нэг тийм сахартай юм. Дуртай л та. Би ч юу яг нэг юм нэг сони хатан мал шиг та нэг юм хужирцсан юм шиг нэг юм эсэглэн одоо нэг юм гам аваад шүү дээ. Тийм их юм болон гот ингээд нэлээд үлгэн. Заримдаа болонгод ер нь ингээд кармагаараа би ч охинтойгоо чихрээ болоосолтал. Тэ харин манай охин яг нөгөө
ээжийнхээ дуурайсан юм шиг одоо энэ чихэр чиклаа тийм юм да дургу ер нь баг идэв. Би бол өстой айл хэлэнд Монгол дуртай. За би нөгөө сахарны хэрэглээний талаар ярихад сахар болохоор за яг үндсэн сахар байгаа тий. Тэгээд сахар орлуулагч за тэгээд жимсний сахар гэж төрлүүд байт юм байна. Яг манай компотны хувьд болохоор яг жимснээс гаргаж авдаг сахар ашигладаг. За энэ нь болохоор юу гэсэн үг гэхээр одоо нөгөө компотонд оролцох боломжгүй за одоо яг жоохон царай муутай жимснүүд нь шүү дээ тий. Дотор нь компот жимсэн дотор оролцсон. Тиймэрхүү жимснүүдээс нөө байгалийн аргаар гаргаж авдаг сахар хатаагаад гаргаж авдаг сахар ашигладаг байхгүй. Тийм царай муутай жимс гэж бас одоо яг бас янз бүр л урган шүү дээ жимснүүд чинь. Тэнгүүт нь яг хав тийм яг компотонд оролцох бол би бас тэгтээ бас буруу тайлбарлаж магадгүй шүү. Тэг ямар ч сан компотонд оролцох боломжгүй болсон жимснээс гаргаж авдаг сахар ашигладаг. Одоо чинь гүзээлцэн жимсний компотонд бол яг гүзээлцэн жимсний сахараа л ашигладаг гэсэн үг. Тэг яг ийм компот байгаа. Та бас өнөөдөр одоо ширээн дөр бол тоор байна, чангаанз байна, бас манай олон жимсд байна. Гүзээлцэн маань алийг амсч үзмээр байна да. та жижигээр зал байснаа залчих дөө. За энэ бас аягтай ингээд дараа нь ашиглахад бас амартай. За бид энэ тэгвэл задлаад наашаар нь давхар юутай юм биш үү те дараа нь шууд ингээ гоё аягтайг задлж байгаа юм чинь шууд аягнаас нийтжүүлээ. Тэгээл та тэр юм биш те. Тэ тэр нь амар. За чи бодоод ихээр болоо. та ингээ гоё барьж хагаад ингээ ойлголоо буу алччихлаа те. За мөн бас манай пампан чипс байгаа. За мэдээж хүүхдүүдийн дуртай rice cracker буюу пампан rice cracker бидэнтэй хамтарч ажиллаж байна. Нөт олон жимс гэдэг юм уу те. За олон жимс чангаанз за coconut та жижиг савлгаа юм байгаа шүү. Ер нь жимс ирээдтэй нэ. Жимс байгаа. Одоо манай хөргөчүүд дөрөв жимс байна. Манай хүмүүс чинь одоо мандрин за тэгээ банан, ус үзэм за тэгээ нэг лууч жимс, анар тийм жимснүүд бол ер нь тэгээд дэлгүүрөөр хоолгондоо хойлоо ээжигийн цагаанд гурил мөрлөх мүзээ явж яхад нэг болтол цаад тэгээд дараа нь текэн дээр загнуулдаг л таа гэж. Кансан дээр ч юм уу. Тийм тэгээд орхол ундаа. Тэгээд манай охин бол өстой мандрин харин тэр дундаас мандрин нь бол өстой. Агаач амар дуртай зүгээр. Нэг харагдуулчих юм бол тэгээд ёроолно үзчихсэн. Мандринд дуртай гэсэн. Амар дуртай тийм мандрин амар дуртай. Тэгээд энэ ч нугасаа одоо компот харангууд л угаасаа нэг юм айл дорохтой нэг барьдаг нэг сет байдаг шүү дээ. Choco pie компот сет. Компот за нэг жоохон настай айл байх юм бол тэг нэг жоохон цайны богтож байд юм уу те. Тэгээ нэг сүү тэгээд нэг ордсон шүү дээ. Ер нэг уурч айлтай. Жирэмсэн хүн ч гэсэн ингээд яг ингэж л ордог гэсэн тийм. Тэр их зүгээрх. Ер нь бол гэхдээ тийм бас ухтын сахар гэдэг байгаа шүү дээ. Одоо нэг сахартай хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэр хүмүүс ерөөхдөө бол яг энэ сахар их хэрэгслээс болдгүй юм байл шүү дээ. Тэр чинь сахар гэдэг чинь яг ямар өвчин болж таарч байна. Энийг одоо чи ч мэдэхгүй байх л. Би бас мэдэхгүй. Гэхдээ янз бүрийн үүдэлтэй л амьдралын буруу юм аягаас л болд юм шиг байна. Тийм нэг юу нэг юм хааллалтын их буруу тэгэл юм шиг л байл л дээ. Ер нь бол нойр болчихрахаа тэр чинь тий. Тийм тэгээ сахартай хүмүүс нь л өөрсдөө сахарыг бол таг орчт юм бэл. Тийм. Угаасаа тэр чинь сахар одоо нойр болчихрахаа тэр чинь бол амар ер нь бол эвгүй юм байл шүү дээ. Одоо тийм тэр чинь хамгийн муухай нь юу гэдэг одоо залуучуудтай нэг хоолонд за гэлс яачи гээл нэг бэлэн хоол дөрвөн хоол идэж мэддгээ ер нь бас жоохон багасахгүй бол нөгөө сахар нойр болчихрахаа тэр чинь нөгөө тусах наслалтан бүр ингээ залуучууд байгаа юм байлээ. Ялангуяа монголчууд тэр одоо бидний эргэн тойронд байдаг шүү дээ. Бид нар нэг яа найз нөхдөөрөө гэр бүлээрээ явахдаа сайхан чулуун дотор боож байгаа махаа шараа идчихдэг те. Хорхоглоод те. Араас нь ариг пиво авчдаг те. Сайхан хүүд яваасаа. Тэгэл welcome to нойр болчихроо байна. Welcome to нойр болчихроо гаргаж зүгээр тапхэд илэрч байгаа байхгүй. Тийм болохоор манайха энэ дээр бас анхаараарай гэж бодож байна. Охин ч мандрины компотод дуртай гэсэн ба манайх бас анх удаа Монголд мандрины компотыг оруулж ирсэн. Тийм үү. Тийм тэгээд та бас надаа би танд мартахгүй амтсан мандрины компот заавал өгч явуулна. Охиндоо заавал явж амсуулаарай. Би мандрины компот байдаг гэж мэдээгүй шүү. Зүгээр мандриныг манай битээр зүгээр арилгаал болсон шүү дээ. Маад гэхдээ мандрины компот бас жуус байгаа. Тэр хоёулыгнаас танаа охинд чинь зориулж юу гэж явуулаа. Баярлалаа. Тийм. Зя. Биг комедиан болоо одоо 7 жил болж байна чинь тий. Тэр хавцал байгаа хаа одоо сайн. Яг ингээ комедиан болоход юу нөлөөлт юм бэ? Найз нөхдөдөө жоон хошин мардсан нөхөр байж хагаад өөрийгөө туршаад үзэхэр шийдсэн юм уу? Ер нь яасан бэ? За наадах ч одоо миний орсон нэвтрүүлэг болгон подкаст болгон асуудаг юм дөө. Юу л та энэ ч ер нь бол нэг тийм найз нөхөд дотор нэг хошин машин соод ах чинь байхгүй зүгээр нэг юм
өөрөө энэ урлагт одоо ингээд дурлцдаг гэх юм уу? Дурлцдаг. Ягаад вэ гэхээр нөгөө би өөрөө нийгмийг яг өөрөөхөөр харж өөрийнхөө өнцгөөс ярих. Одоо бүрэн ярих чөлөө тэр тайзан дээр надад байна, тийм ээ. Тэгээд бас нийгмийг шүүмжлэх хэрэг. Нэгөөсөндө болохгүй байгаа зүйлийг. Гэхдээ нөгөө хүмүүсийг уур уцаараар биш. Нэгөөсөндө за чи юу гэдэг үстэй юм. Стам гэдэг хэлэх нэг ондоо тийм. Тэгвэл яг нэг өөрийнх нь хийдэг зүйлийг бид нар нийгэмдээ хийгээд байгаа зүйлийг хошноор хүмүүст ойлгуулах бас нэг гоё юм. Хүмүүс тэрийг ажилтнаагаар ойлгоод инээчээд гэж ярилээ стад гэдэг шүү дээ. Тэр дараагийн удаа бас юм уу юу аргатай юм да бас хүн ингэж анзаард юм байна гэдэг ч юм уу. Ер нь бол нэг тиймэрхүү байлаа. Тэгээд одоо хоёр дахь зүйл нэг дурлалдаг гэсэн шалтгаан нь юу гэхлээр нөгөө би гараад хүмүүс одоо нэг тайзан дээр нэг комедиан дээр нь нэг 15 минутын яг стандарт хугацаа. Тэ. Яг тэгээд заримдаа 30 байд юм уу. Тэ. Энэ хугацаанд би тэр заал дөрвөн хүмүүсийг ингээд гоё аз жаргалтай болгож байгаа. Гоё энерги өгч байгаа тий. Алга ташилт авч байгаа тий. Тэр мэдрэмж тэр манай клубын зүгээр нэг юм Аврон өөрөө ингээд нэг юм нэг дандаа ингэж гоё инээлгэж баяр хөөртэй байлгаж ингэж явах. Тийм ерөөд бол төлөв зорилготой шүү дээ. Тэгээд үнэхээр болохгүй байгаа зүйлүүдийг бид нар одоо шүүмжилж тэрийг одоо тод томруунаар хүмүүст ингэж дийлгэж тий. Ярьж ойлгуулж байх ёстой бас нэг юм том хандлтын субъект байгаад байгаа байхгүй. Тэгээд комедиан болоход бол өдөөсөө би тийм найзуудаас илүү алин хошоо мошоо биш. Ер нь бол зарим хүмүүс чинь бас өөр шалтгаанаар хамаг яхаа обмект ирсэн байдаг нэгөөсөндөө тэ нөгөө хэдий бас нэг юм мэрэгчлэрээ гоё мундаг сураад төгссөн ч гэсэн нэг олонний өмнө гарах айцтай тий. Тэр айцтайгаа даван туулах гэдэг. Даван туулах. Үх тийм үү. Бүр тийм шалтгаанаар ирд юм үү. Тийм шалтгаанаар хүмүүс ирдэг юм бол тий. Тэгээд нөгөө нэг обмик тэр чинь бас ингээд юм одоо өөр хөрөстийнхөө өнцгөр ингээд өөр хэсгаарсаа автобус дотор явж байгаа хүмүүсийг яаж ажигласан нөө тий. Годомдоо ямиг яаж ажилласан. Зүгээр чихэд зүгээр одоо танашааны нөхөйг хүртэл ингээд хошоо болгоод ингээд ажигласан хүмүүс ажиллаа байхгүй. Бид нар тэрийг өрөөс анзаараач өгөөж яхад. Тэнгүү тэр хүн болгон ч өөр өөртөө юм анзаарсан өнцгтэйгээ ирнэ. Тэгээд гараад ирнэ. Эхлээд гараад гарахтаа мэдээж угаасаа нөгөө бэлбэгний бол байж лээ шүү дээ. Тэгээд обмик дээр яг асралт түгээрээд ингэсээр баагаар тавьшраад ядагчлээс нэг обмик дээр нэг 20-30 хүн ирлэхэд 20-30 хүн юм гарахтаа нэг мик барьчаад ингээд зогсоод ахааргүй болоод ч үт юм уу те. Тэгээд дараа нь тэхийнхаа хэрэг нөгөө өөрөөгөө нээж эхэлж байгаа. Өөрөө бүр ингэ сайхан шаашаа гэж гой задарч өгч байгаа те. Тэгсээр байгаад нэг олонний өмнө гарах айдсаа ингээд носсон гоё сонсогч чинь те. Бас тэгж очдөг хүмүүс ямар гоё юм бэ? Тэр айдсаа даван туулах гэж очиж шүү дээ. Тэхийн тулд нөгөө нэг юм эерэг энерги байхгүй. Одоо нөгөө нэг юм одоо ямар нэг инфлюенсер ч гэдэг юм ямар нэг нөгөө нэг тим нөхдүүдээр загнуулж биш те. Чи амьдрахын тулд хичээх хэрэгтэй. Чи одоо ярихгүй бол чи эзэж ярихгүй энэ гэж бэхгүйгээр өөдөөс хараад маазраад ингэж 2 цагийн дур сайхан инээлдээд ингэж яваад тэгж гоё ингэж тайвсарч ямар нэгэн дарамтгүйгээр тэр нөгөө нэг айцаас нэг л бидгтэйгээ шалтсан байгаа байхгүй тийм. Тиймэрхүү байдлаар ингэж ирдэг хүмүүс. Тэгээд айцаас салчин удаа заавал комедиан болсон биш. Тэгээд яг ажилласаа хөвдүүлээд нэг ажилласаа одоо ингээд кап авдаг болсон тий. Дараа нь тэгээд өөрийнхөө мэдээж хүн хэмдэлийн зам бол өөр заавал комедиан болох хэрэгтэй гэх шаардлага байхгүй ш. Тэгэл тэр сайхан айцаасаа таван туулаад яваад өгсөн ч явах тий ажил амтлаа сайхан болгоод явж байгаа нь зөндөл байна. Тийм шалтгаанаар байдаг. Зарим нь болохоор үнэхээр нөгөө нэг юм ганцаардах юмгээс салах гэж ч юм уу тий. Бас тий олонний дунд байх гэж нөгөө нэг ганцаардлаа ингээд нөгөө нэг одоо Америк ч бас ингээд одоо Европ орж байд юм уу эсвэл манайхаас бус орж байд юм уу одоо маад гэсэн байдаг л байна та би сайн мэдэхгүй. Гэхдээ нөгөө бөөнөр ингэж тойр сууж байгаа л за ярээрээ ингээд гэдэг шээ тий. Нэг тийм клубуд байдаг шүү дээ. Тэр Монголд байд юм байл ш. Тэрийг бас би улам дэлгэрээсэй гэж үздэг. Харин тий. Тэнгүү тэрийг нэг одоо хүмүүсийг сайн мэддэг. Тэгэхээр одоо UB комеди клуб бол бүгд мэдж байгаа. Бүгд обмиг явуулдаг. Ялангуяа тий одоо залуучууд бол бүгд мэдж байгаа шүү дээ. Тэгээд зөвхөн сэтгэл зүйн одоо хямралын ялангуяа өсвөр насны үе дээш байд юм уу тий. Ингээд орцсон байгаа залуучууд нөгөө ингээд обмиг ингээд найз нөхдөд бол нөгөөдөлтэйгээ шинж ок яаж бичвүү заад нь бэг яаж ирээд энэ содах яаж ирээд эдгээр яагаад ингэж юм те. Тэгээд бидний шин донд нөгөө 100 террасан дээр ирээл хажуу цуугаал тэгээс нэг бас нэг юм явч юм уу гуйгаа ингээд гоё ярилцаад ахаа би ингэсэн байхгүй. Тэгээд тэр надад амар хүнд байсан гүд баач болооч те мэдүүнэ дээр нөгөө тийм гоё иргээ нээлттэй байт юм уу? Тийм шүү тийм нээлттэй. Тэгээд ингээд явдаг. Тэгээд тэнд бас тийм сэтгэл хөдлөлөөс ч байт юм уу гэж гарсан зөндөө олон дүүнэр байна. Одоо тэгэл тэд нар маань
сайхан л явж зарим нэг нөхдүүд одоо байна шүү дээ. Манай Равали бол бас нэлээд л өөр өнцгөө хөхт байсан шүү дээ нэг үгүй. Бас лигүү даарх нөхдөд хар хэргийн гар шүү дээ. Тэр Равиали нэг юм одоо юу дэрэгд ямар жок гэтэл би нэг ямар чин контентс үзчихсэн маа нөгөө царайны үйл рүү жок гэдэг төрөл байт юм бэлээ. Тэрийг бас яг Монголд яг хийгээд байгаа юм шиг санагдаад чинь надаа. Тэгээ манай хүн чинь тэгээд яг нөгөө нэг юм өөрийгөө олцсон байхгүй. Одоо өөрийнхөө өнцгөө олцсон. Өнцгөө олцсон тийм. Батаа болоод бас ингэдэг өнцгөө олцсон шүү дээ. Одоо содооч гэсэн. Тэр нь бүгд л өнцгөө олцсон. Ангарах ч гэсэн. Одоо тэгээ манай Жака ч гэсэн нэг юм жоохон фейлддэг ч юм шиг мөртлөө тэр нэгэд оноод тэргүүрээ флекстэй ч юм. Тэр ингээ бодоод гэдэг. Би бол гараал ингээл далданаад эхэлдэг ч байт юм одоо. Тэнгүү чинь нэг би чинь нэг юм буухай бас эвгүй характертай л байдаг шүү дээ. Тэгээд ингээд явцдаг. Тэгэхээр яг ингээд өөр өнцгийг болоод яг тэрийгээ ингээд бариад яг л өглөө нэг тоглолтын дээр чинь ингээд ямар ч тоглолтын дээр хамгийн багадаа 4. За тэрнээс дэшээ дээдл нь одоо 7 8 комент гарч байгаа байхгүй. Тэнгүү тэр нөгөө нэг юм дахин давтагдчихгүй ингээд одоо 7 8 өөр ертөнц байх хэвээр. Тэр хүмүүс зааланд сууж байгаа хүмүүс те. Одоо эндээс ингээл хөл өмгөөрэл эхлээл 8 болоо дараалал хөл өмгөгийн тухай ярьсаар байгаа дуусгал тэр баг лекц болж таа шүү дээ. Тэнгүүд техник комедиан салхийг хаагаж нэг өөр юм яриад хоёр дахь нь одоо улс төр монстрээр явжсэн. Нэг нь зүгээр машин тэрэг яриад нөгөөх нь лам хараа ярьжсэн. Хамгийн сүүлдээс X Max одоо хамаагүй тэр ингээд яг бүгд өөр өөр ертөнц рүү оруулаад заалныхаа яг гоё чанарыг унгаах юм бол өргөлт нүргээл дуусгах. Тийм л энэ бол үндсэн зарчим бол явагддаг гэж бодож байна. Тэгээ 9 жилийн шалтгаанаар ер нь бол клуб дээр очиж байгаа хүмүүс ба зарим нэг нь зүгээр л паб суугаал нэгнийхээ за хоёлаа нэг 2 жилийн өмнө тэгж билээ дээ гэж өнгөрсөн эсвэл 5 жилийн өмнө ч юм уу тэгэл ярьдаг юм аа яриад пиавда суужснаас клуб дээр байна жок бокс сонсоод тэгээд нээлтийг ганцлыг яваа л таа гэж гэдэг зорилготой хүмүүс ч байгаа зүгээр үзэгчтэй хөөс гэх юм бол тэгэл болцоогоор ч гэсэн ярьдаг би болцоон дээр бас дагуулж ирж байгаа залуучууд бол их зөрөгтэй л гэж боддог нэ тэгээ болцоод байгаа охин урд хамгийн урд аваас суулгацдаг тэгээ нөгөө зүйл 7 хоног болгоо ингэж танах бүр албаар тэгэж яг ингэж үзэгчтэйг ингэж харьцсан тийм мэдгүй. Ингээд урдуур инээс сууж байгаа хүмүүстэйгээ. Бай тэд чи угаасаа нүгмэр ч юм дээ. Өөрсдөө нэг нөгөө ягаад ч нэг энийг одоо юу гэж хэлбэрлэх юм тэгээд гарч ирээд ингээд яг үдсэн юм руу ороод ингээд яриад ингээд байж гот бид нар шиг ингээд заалаа ингээд бүхлээр ажиглаад байж. Нүдээр нэг юм өгөөд байна байсан. Ингээд бүхлээр нэг ажиглаад ингээд тэгтээ угаасаа бид нар өөрсдөө жоохлох төр бид нар дотор байж байгаа шүү дээ. Тэгээд ир чинь импресас ороод ингээл дэлгэж мэлгээл ингээл явна. Тэнгүүлээ тийм байгаа хоёр нөхрийг ярьчвар санагдаад тэрээс болтгоо. Нүдэн дээр ингээд өөрсдөө ингээд дис дали үйлдэл хийж үгээд тэгээд тоглолтын голоор ингээд өөрсдөө өгөөд гэдэг ингээд урд суучаад хай нэгнийхээ үнс ч хүмүүсэд ингээд ваа тоор тэгээд ингээд тэд чи өөрсдөө өгдлөө гэдэг. Тэгээд зарим нэг нь бол ингээд 3 охинтой ганц залуу явж юм ч гэнэ тэгээд тийм юм дээрс тэгээд дуу хөнгөрч чадахгүй юм гэсэр байгаа. Тэгэл ярьж тэрнээс ч одоо яг нэг байнгын гэж нэг хүн хийгээд байх юм бол байхгүй ш. Тэгээд тэр чинь нөгөө бас хэдий нөгөө ингээд заалтайгаа харьцаа тэр хүмүүс ингээд жоохон роуст явж байгаа ч гэсэн бас нөгөө тэр чинь бидний үзэж учраас хүндлийн зураас авахгүйгээр зүгээр өөрсдөнд нь ч гэсэн зүгээр яг саяны хийсэн үйлдэлийг ингээд жоохон давслаад ингээд чааш нэгэд тий. Тэрнээс биш яг нэг хүндлийн зураас авч болно тий. Тэрэн дээр бас манай залуучууд сая гоё үлээж авдаг болсон тий одоо. Тий. Нэг гоё хөнгөө тий. Өөрсдийн ингээд өөрсдөө талаар ярьжсэн ч өөрсдөө гоё нэгээл хүлээж авдаг болсон баг тий. За зарим нэг нөхдөд бол бүр албаар яриулах дуртай байдаг бүр. Бүрүү. Тий. Намайг ончоосоо гэдэг. Тий, намайг л ярьжсэн гэдэг бүр ингээд бүгсэн захтаа. Бүгсэн захтаад ингээд өөдөөс бүр ингээд нөгөө нэг хеклэр гэж байдаг шүү дээ тий. Ингээд өөдөөс ингээд юм ярьж байгаа харин тий дээ гэдэг мөдөө. Цаалаас ингээд ярьж мөрөд гэдэг нэг юм яриулчих гэдэг ингээд хичээгээд байгаа тийм хүмүүс байд яг. Яг тэгэхээр их тэр чинь нэг олон удаа цөөхөн л дөө. Нийлэн цөөхөн. Хөөе тэгтээ яг саний яг таны ярин сонсоод л тийм гоё аавраатай л байд юм тий. Би яг үнийг хэлэхэд UB Comedic Stand дээр тэг чинь орж үзээрэй. Тэгээ би өстэй яг бүр ойрын хугацаанд орж үзснэ. Амар гоё, ямар ч амар гоё энергитэй. За энерги мэдгүй одоо амар худлаа амар гэж. Амар энергитэй ч гэхтэй. Ямар ч гоё vibeтай л байт юм шиг байна. Үнэхээр гоё vibe. Яг үнэхээр очиж үзнэ. Тий. Зя. Бас нэвтрүүлэг манаас явсан байна. Цаг явсан байна те бэг. Бас нэг үндсэн 3 асуулт байт нэрийг асуучих гэж бодож байна. Энэ бол яг гоё таны цаг таны файн юм шүү. Тэгэхээр амьдралынхаа туршид баярлаа гэж хэлмээр байгаа юм байдгүй. Тэ хэлэх боломж нь олдоогүй эсвэл ягаад ч юм хэлж чаддгүй ч юм уу те зүгээр эсвэл яг тэрэн дээр баярлаа гэдэг ч юм уу тийм кейс байгаа юу танд
Тэгвэл яг тэр боломжийг бас олгож байгаа шүү. За одоо ер нь бол одоо нэг төрсөн ахтай л хэлээ да. Биш энэ дээр нэг ахтай 3 гэж таахгүй. Манай идэл ах тэгээд хөрх юм болгоноор л ардур урдур л одоо миний идэл явж идэв. Тэгэл би өөдөөс нь харж байгаа тэгээд ер нь баярлаа гэж хэлийхтэй яг эндээ гарч байгаа ч гэдэг. Эрэгтэйчүүд ер нь жоо тийм бах тий. Тийм баярлаа гэдэг. Тэг угаасаа тэгээд нүүр харахаа ардалцаад байдаг. Тийм тэгэл яг хөтө нэг хайрын цаагаараа байгалгаа л да оолно. Яг нэгэнтэй ингээд тулаад нэгэд хийлч чаддгүй ч юм уу. Өөр нь хийлж суудаал баг. Би л ахтайгаад танд хайртай шүү гэж би л хэлж байгаа юм. Үнэхээр амьдралд түүгэд нэг ч хэлж байгаа. Тий. Аавдаа ч гэсэн хэлж байгаа юм шүү дээ. Ер нь ирчүүд ягаад нэг юм. Яг хийлчихэд яагаад идэв бэ тий. Тий нэг. Тэгт яг хайртай шүү гэнэ нэг жоохон цаас нь are you gay гэж юм орж ирээд тэнгууд нэг ирчүүд чинь ингээ хүлээж авах нь аюул тийм нэг хайртай шүү гэхээр тий. Аавчууд яг өөрх нь настайг юм. Аваа хайртай шүү гэх юм бол зүгээр шүү дээ тий. Агаад би ингээ хайртай шүү гэхэл яац юм бэ? Юу ууц юм юу гох гэдэг юм бэл тэгэл эхлэн шүү. Угаасаа тэгж тийм манай ах бол би нэг хэлэх гэж өөр нь бол 2-3 удаа оролж ирсэн гэхдээ хэлээгүй. Одоо яг угаасаа нэг нүүр нөрөө толоог байгаа чи энэ яраас хэлчихсэн. За тэгээд анхан үзэж байгаа бол ямар ч би яг бол танд ямар ч хайртай байна бас баярлаа гэж хэлийг үргэлж хүсдэм байна тий. За хоёр дахь асуулт нь бэгийнхаа уучлаарай яг баярлалаа адилхан уучлаарай гэж хэлээ. Хүсдэг боломж нь олдгүй тийм үү байгаа юу? Зөндөөл хөө байж теста. Уучлаарай гэж хэлэх хүссэн бол ингээд том та гэхдээ тэр гонтоосноо цаавал ярих албагүй ч юм бэ. Эсвэл ингээд нэг уучлаарай гэж хэлж мэн ингээд логшоо яваад идэг юм байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө ерөөс хэлж чаддгүй ч юм. Боломж нь олддгүй эсвэл өөсөө бүр дөө хэлэхэд оройтсон ч юм уу те. Янз бүрийн жишээж бол. Яаж бодоод байгаа. Одоо миний хохирчнор дотроос хамгийн эвгүй хохирснууд юм байна. За тэстэг. Яг ижил төвшөнд байгаад байна одоо. Мэдээж тэгээд арай илүү гомдож явснаар нь тэгэл туу ээжээс л уучлахгүй юм да. Ер нь бол олон удаа бас нулимстай байдал онуулж ирсэн шүү дээ. Тэгэхээр ер нь ээжээс л уучлахгүй. Яг гоожийнх нь гоожил байсан л гэхдээ тэр хангалтгүй байх гэж болж байна ер нь. Тэгээд ээжээс л уучлахгүй бас. Ээжинрийг бол яаж уучлахгүйгээд яаж мянга баярлуулад тэгээд чачийн хариулж чадах хэмжээнд хүрч чадахгүй л хацаа. Тийм тэгээд бусдад нь ч гэсэн уучлаарай. Гэхдээ та нараас суусан шүү гэж таг удаа. За би одоо 30 гарц байгаа. Яг гарч явна. Яг гарч явна 30 та тий. За өдөө хүртлэх 30 жил амьдарчлаа. Яг энэ 30 за яг ингэж шахтан зөв юм байна гэдэг ч юм уу тий. Яг энэ дээр л ухаалаа гэсэн юм байна. Юм дээр ч амьдрал дээр, ажил дээр, найз нөхдийн дунд, гэр бүл дээр ч юм уу тийм юм байна. Гэхдээ ер нь бол юу юм бэ лээ. Яг нэг юм хэлсэн амдал байвал их зүгээр биш. Олон ч удаа тэгж нэг хэлсэн амнасаа бас нэг буцаж тэрэндээ дараа нь харамсаж юм уу. Хамгийн гол нь тэгчлэр нөгөө нэг юм нэр хүнд хүндлэл гэдэг юм нэгээд өөр нэг байхгүй болдог тий. Тэр хүний хувьд гэх юм бол ч тийм үү. Тэгээд нэг юм бусдыг ерөөсөө нэг тийм харагдах байдлаар ч юм уу эсвэл бусдаас сонссон аливаа нэгэн тийм шүүмжээр дүгнж юм хөнгөн хонгой байх. Ийм залуу насндаа тий одоо ингээл залуу насндаа одоо зөвлөж 20-д бидтэй байхдаа ч юм наач гэж тийг уурч төгшин тэгээд байхгүй гэдэг байхгүй гэл юм гоо тийм үст тэгэл өөрхнөөс дүүлж мөлдөж үү. Өө хүнийхээ хэлсүүгээр дүгнж байгаа гэсэн нэг юм өнгөц үдэл бодлуудтай байхаа ер нь бол ингээд болж эхэлт юм л яг нэг өөр ингэсэн юм. Тэрнээс яг нэг 20-д нас яг л нэг юм нөгөө мөрөөдлөлтэй ингээл хийж тэгэл байсан шүү дээ. Тэгээд одоо болохоор ингээд тэр болгон дээр дандаа ингэж нөгөө буруу талд нь орж хүнд нэг юм хоёр сонголт хөнгөд их тохиолдолд ягаад ч юм дандаа нэг бурууг навчдаг шүү дээ. Тэнгүүд яг нөгөөдхөнд нь ажидаг те. Тийм сонголтын тунд бас юм бол дандаа нэг юм хөнгөн одоо юм хуймгай сүр сар гэсэн нэг юм түргэн зангаас олж ирнэ бол
нэлээд олон буруу сонголт хийж хажуудаа яг хань түших болох байсан. Сайн найз нөхдөс ер нь бол бас өөрийнхөө хүслээр одоо үйлч явуулж исэн тийм юм байт юм лээ. Ерөнхийдөө бол одоо дүүнэртэй ч гэсэн ингэж хэлэхэд мэрэгчлээ сонгохдоо хүртэл хин нэгний одоо юугаар үгээр биш те. Өөр эцгийг гаач гэсэн үгээр биш. Зөвхөн өөрийнхөө хүслээр ингээд энэ шахад үл чиний ирээдүйд тэр чигээрээ амьдрал чинь тэр чигээрээ шалтгааллах зүйл чи хинтээ суух уу тэг хинтээ үерх үү хинтээ нөхрөлөх үү гэдэг чинь чиний ирээдүйн амьдрал хүнийг хэрхэн явж байгааг таних тулд хүрээллийг нь хардаг гэдэг ч тийм. Тэгэхээр бүх зүйлийг тэгж нэг юм агчаа эхний ээлжиндээ тийм нэг юм дараа нь харамсгүйгээр тийм хөнгөн хонгой шууд тийм сүр сар гэсэн. За одоо тэгч хаяа наадах юм ингээд нэг юм байхгүйгээр болж л үгүй сайхан төлөв төвшөн сайн бодож ийж аливаа нэг үйлдэл хийж байгаа. Угаасаа нэг үйлдэлээс ингээл 2 салаа ингээл айн үсэл явдаг шүү дээ. Энийг сонгох юм бол энэ ирэхгүй тэрийг сонгох юм бол тэр ирнэ гэдэг шиг ингээд тийм юмнууд байдаг учраас бас жоохон тийм төлөв төвшин байгаарай л гэж хэлмээр. За тэгээд баярлалаа. Бас манай подкаст гарын бэлэгтэй байгаа шүү. За. Sweet Races компани одоо бүтээгдэхүүний дээжүүдээс тийм бэлгэлээ гэж бодож байна. Sweet Race нэг одоо гэрээ эзэгтэй дөөгөөрэй. Сөрөөсгөө манай дээд софт яа. Одоо Japanica софт. Биш нөгөө түнгээс нөгөө нэг яриад байсан мандрины компот чинь бэлгэнд орчиж. За яг одоо энэ. Тэгээ өсвөөс хараад ерөөс Монгол анхудаа хийгдэж байгаа юм. Бас аяг ба шүү дээ. Бас аягатай. За тэгээд мөнгө үзээцний компот. За нөгөө пампан чипс, rice cracker. Манаас имэйл орж ирдэг. За тэгээ энэ бүтээгдэхүүний дээжтээс тань билээ. Бэлгнээс бас өөр гэвэл нэг уут байгаа. Энэ уут маш гоё байна. Sweet Тийм нэг дэлгүүр оршоо орох гэх юм байна. Манай имэнэр би одоо подкаст болгонд ярьдаг та манай имэнэр аягүй дуртай байдаг утаа гэдэг тийм байна юм чинь. Өглөө болгон талхандаа явахдаа бас аваа гарч байгаарэ гэж хөрөөгөөд өгье хаа. За баярлалаа. За тэгээд SV подкастын 4 дахь дугаар үнэхээр гайхалтай дугаар болчлоо гэхэд гэдэгт итгэж байна. Тэгээд та бүхэн манаас лайка дараа, subscribe дараад үзээрэй. Тэгээд манай контентыг бас байн үздэг үзэгчтэй баярлалаа. Тэгээд энэ дугаар дараагийн дугаараар яг дахиад нэг гайхалтай зүйлтэй олцгаая баяр та. За баярлалаа.